За өнөөдөр аймгийн иргэдийн хурлаар бас тодорхой асуудлуудыг хилцэж батллаа. За тэгэхээр яг энэ иргэдэд хэрэгцээтэй цаашид бид анхаарах шаардлагатай ямар асуудлыг энэ хурлаар хэлэлцүү. Цаашид бид юунд дэр анхаарч үйл ажиллагаа илүү сайжруулах боломж бүрдэж байгаа вэ? За Ховд аймгийн хувьд бол Ховд аймгийн хэмжээний усны самбахын газрын хамгаалтын бүс тогтоох ажлыг сав газрын хувьд 2023 оноос 25 оны хувьд зургалсан. За энэ зургал нь ямар учиртай юм гэхээр Ховд аймгийн хэмжээний ус цэг бүрийг нэг бүрчлэн зургалсан гэсэн үг. За энэ зургал энэ одоо хамгаалтын бүс тогтоогсноор ямар ач холбогдолтой юм гэхээр хамгийн ихний үе шат нь бол иргэдийг нэг уур усны аюулаас хамгаалж байгаа. Дараа нь гол ус маань бохирдож хомсдохоос сэргийлсэн юм ажлыг өнөөдөр маш чухал шийдвэрийг иргэдийн хурлаар баталлаа. За энэтэй холбоотойгоор бас энэ хамгаалтын бүстэй давхцалтаа нийтдээ 2100 онцгой хамгаалтын бүстэй давхцалтай иргэдийн одоо газар эзэмших эрх байсан. За энгийн хамгаалтын бүстэй 4100 гаруй одоо газар эзэмших өмчлөх эрхийн гишгэлгээтэй иргэдийн эрх ханшиг хөндөгчжсэн. За энийг иргэдийн хурлаараа хилцээд энэ удаагийн тогтоолоор хасаад ямар нэг иргэдийн эрх ханшиг хөндөгдөхгүй зөрчигдөхгүй байдлаар ингээд өнөөдөр шийдвэрлээ. За энэ хамгаалтын бүс тогтоогсноор бас уул уурхаан нийтдээ 16 компани бас энэ усны самбарын газартаа давхцалтайгаа за өнгөрсөн хугацаанд аймгийн иргэдийн хурл цэцлэгэн хамгаалалтын газартаа хамтраад уул уурхаан компаниудаас сонсох ажлыг захиргааны ерөнхий хуулийнхаа дагуу зохион байгуулсан. За цаашид тухайн уул уурхаан компаниудгаа аль болох харилцан тохиролцоод хамгаалтын бүсээс одоо яг орж байгаа талбай хэмжээг нь асуулах юм арга хэмжээнүүд үе шатаа хийгдээд явна. Усны одоо сан бүхий газрууд дээр айл өрхөд одоо хашаа олгоцсон байна шүү дээ. Энийг одоо чөлөөснөрөө одоо ямар ач холбогдолтой чөлөөснөрөө иргэд бас хохироод байгаа юм уу гэсэн энэ асуудал бас давхар хөндөгдөх байх гэж бодож байна. Одоо нийгэмд олгогдсон газруудыг бол бид нэр чөлөөлөхгүй байгаа. Одоо тэр чигт нь үлдээж байгаа гэсэн үг байхгүй юу? Олгогдоогүй газар эзэмших эрхийн гэрчлэгээ аваагүй, үдмэлхийнхаа гэрчлэгээ аваагүй иргэдэд бол ахиж усны сан бүхий газрын онцгой ингийн хамгаалтын бүсээр газар олголт хийгдэхгүй гэсэн үг. Айл өрхүүд хашаага татцсан хичнээн одоо танад хамрал бүхий юм газар цэг байгаа. За энэ бол газрын харилцаа барилга бот байгуулалтын газраас авсан тоо. За онцгой хамгаалтын бүс дээр 2100 гаруй айл өрх. За энгийн хамгаалтын бүс дээр 4100 нэгж талбар ингээд давхцалтай байна гэдэг тоо гарч ирээд. Тэгээ одоо энэ хүмүүс нэгэнт одоо газар олголт нь хийгдсэн юм чинь энэ хүмүүсийн эрхийг зөрчөөд явах үед үднээс одоо хасалт хийгээд одоо орсон гэсэн үг ерөөсөө иргэдийн хурлын тогтоолт. Тэгэхээр цаашид бол энэ хүмүүс одоо энэ онцгой хамгаалтын бүс ялангуяа онцгой хамгаалтын бүс төр байгаа энэ сум суурин газрууд үерийн хамгаалтын инженерийн хийстэй далангаал сайжруулах шаардлагатай болж байгаа. Нэгэн одоо түүхэн хэмжээний үер усны аюул ороод ирэхэд л энэ онцгой хамгаалтын бүс дотор байгаа аюул бас аюул төртөж байна гэсэн үг. Энэ мэтлэнгээр төрийн байгууллагуудын маань уялдаа холбоо ер нь ямар байдгийг энэ удаад л энэ хурлаар энэ асуудал хэлэлцэж байгаа юм уу? Өмнө нь одоо бас ярилцаж яагаад энэ асуудлыг шийдэж болоогүй? За 2018 онд манай аймаг Ховд аймаг бас хамгаалтын бүсээ тогтоосон байдیں۔ Тэр зургал маань бас жоох учир дутагдaltaа одоо ингээд яг онцгой ингийн хамгаалтын бүсээ ингээд яг ихт шулуун шугамаар нь явцсан гэсэн үг байхгүй яг ингээд яг голынх нь ингээд одоо эргээр нь ингэж яваагүй дээр нь бас нөгөө жижиг булаг гол горхоо бас үлдээгээ зургалсан юм алтаатаа зургал болсон байсан. За энэдээс бас үүдэлтэй. За дараагийн одоо алдаа нь юу гэхээр 18 оны зургал байна эрх зүйн мэдээллийн системд орсон хэдий ч газрын одоо нөгөө нэгдсэн мэдээллийн санд ороогүй учраас энэ газар олголт хийгдэж яваад байгаа. Одоо энэ 26 онд баталж байгаа иргэдийн хурлын тогтоол маань одоо хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн системд орно. Дээр нь байгаль орчин уур амьсгал өөрсдийн яамны усны мэдээллийн нэгдсэн системд бас орно. За дээр нь дахиад газрын харилцаа одоо барилга бот байгуулалтын газрын мэдээллийн системд орчхоор одоо ахиж юусоо энэ газар олголт хийгдэхгүй энэ зөрчил багаснаа гэсэн үг.